Бүгдээрээ сайн уу? Шинэ влогт маань тавтай морил. Өнөөдөр өглөө босоод охин бит хоёр цайгаа ээж явах гэж байна. Манайх тэгээ саяхан нүүсэн болохоор охиндоо одоохондоо цэцэрлэг болж амжаагүй байгаа. Тэгээ би энэ 7 хоногт төгсөлтийн шалгалтыг өгөөд дууссан болохоор маргаашнаас ахуулаад охиндоо цэцэрлэг хайж хөхнөө. Гэхдээ цэцэрлэгээ орны жив төхөө эсвэл бичвэн төхөө гэдгээ судалж байгаа. Энэ хоёр нь болохоор нэг нь яг цэцэрлэг, нөгөөх нь сургуулийн өмнөх бэлтгэл анги юм байлээ. Бид хоёр өнөөдөр өглөөний цайндаа өндөг пандор дээр шүүл, алан болон талхан дээр крем чиз бариан тавьж идсэн. Тэгээ бид хоёр энэний дараагаар охиндоо тоо заагаад математикийн хичээл зааж байгаа байхгүй юу? Математикийн хичээл хийх юм. Манай ийм зүг байгаа хата. 1 2 3 4 5 6 нэлээ. Зүг. Энэ адах. За, 9 та. Good. Мудаан боллоо. За, мудаан боллоо хэдэн ширхэг байна нэ? 1 2 3 4 5 6. Өнөөдрийн хичээлийг маш сайн хийж учраас ивэд ээж нь сайн хичээлээ хийсэн гэдэг стикер хааж өглөө. Өчигдөр өглөөс ирээд айгүй гоё өрөм борцогны зар хараад тэндээс өрөм борцог тараа захиалсан. Нэг Монгол ах ихч хоёр яг өөрсдийн гараараа ингэж хийдэг гэсэн. Тэгээд амт нь үнэхээр таалагдсан. Борцог нь тараг амтагдсан. Тэгээд өрөм нь болохоор яг гоё хөрөө өрөм мэлээ. Тэгээ нэг эдэ цайгаа очоо бит хоёр дайсан орж хэд авах зүйл хийсэн. Тэрийг аавнгаа охин маань болохоор эсгэр зүйлсийг авсан. Тэгээд энд ирснээсээ хойш энэ буздаг номыг бол баг өдөрт нэг буд дуусгаж байгаа. Тэгээд гадаа засвархоор засаар хүрхэн буух хийнгээд ийм зүйл авсан. Тэгээд бит хоёр тэр хаваараа дэлгүүр хийсэж агаад охин маань надад зургаараа тоглоод тэгээд бит хоёр гэртээ харах замдаа хүрхэн туулаатай газартад хараад туулаа үзэж агаад гэртээ харсан. Яа хараад ээжээ. Орой болохоор сайхан арт буцалгаад тэгээ оюутан байхдаа цэгийн ишницэлд аягүй дуртайсан аахгүй юу. Гин тэрийг санаад өндөгтэй ишницэл хийсэн байгаа. Тэгээ маргааш нь болохоор энд тофгийн бүртгэл эхлэн. Тэгээ би өглөө 9 сагас гэж гараад бисээ орсон. Бисийн бүр аягүй цэвэрхэн бүр аягүй гоё юм лээ. Тэгээ ороод одоо арсан чинь 2000 хүний дараа хайстаа. Тэгээ бүр нэлээд удаан хүлээж суугаад амжих болов гэсэн чинь амжилттай. Тэгээд өөрийгөө бүртгүүлээд хоёр найзаагаа бүртгүүлж өгсөн маа. Тэгээ эндээсээ гараад би Starbucks-аас нэг календар авах хэрэгтэй. Энд болохоор нөгөө урамшуулал зартлаад тэгээд аппликейшнийг ашиглаад кофегаа авч уухаар тэр нь оноондоо хүрэхээр юм шинэ жилийн бэлэг байгаа байхгүй. Тэгээ би төвчрээ болохоор дандаа анхаасаа хичээс сүүлийн 3 жил авсан. Тэгээд төвчрийг л авахгүй. Тэгээд эндээсээ үзэж агаад календар нь аягүй гоё санагдаад гэртээ авч үлхий гэж бодоод энэ календарыг сонгож авсан. Тэгээ өнөөдөр болохоор манай охин нөхөр хоёр өмнөөс гарч ирээд бид гурав нэг өвчивэн болон нэг орны живтэй уулзах юм. Тийм болохоор энэ чанаа цайгаа аваад гарцгаая. Бид гурав орны живтэйгээ уулзгаа гарч байна. Энэ болохоор улсын цэцэрлэг юм байлээ. Охины маань орох анги болохоор 11 хүүхэдтэй, нэг багштай. Тэгээ нэг туслах багш нь болохоор 2 ангийнхаа дунд явдаг юм лээ. Уул нь яг 2 багштай авах хэрэгтэй. Тэгээд ерөн гадны орчин нь том тоглоомын талбайтай. Автобус байхгүйгээс бусдаар бол маш их таалагдсан. Энийхээ дараа болохоор улсын сургуулийн бэлтгэл ангитай очиж уулзсан. Тэр бол бас маш их таалагдсан. Тэнд 3 сараас ахуулаад хөр болоод бүртгэлийн хэлгсэн. Тэгээ эндээсээ гараад битэд өндөө атлет ороо зарим авчдээд 20-ны хаалыг эцгээгээд гэртээ харцгаасан байгаа.
Өнөөдөр охин маань шинэ цэцэрлэгтээ анх удаа явах гэж байна. Өнөөдөр болохоор 3 цагаар өгөх юм. Солонгост ерөн цэцэрлэгт хүүхдүүдээ бүтэн цагаар авдаг. 1 цаг, 2 цаг баг-багаар тасгаж авдаг. Та охиноо цэцэрлэгт нь хөргөж өгчөөд би цайгаа уужаад шинжилгээнийхээ хариун авангаа 2 вакцин хийх ёстой. Цусны дэлгэрэнгүй шинжилгээ болон эрдсэн шинжилгээ өгсөн чинь илгэний Б вирусын дархлаа байхгүй юм гэсэн. Тэгээ Б вирусын вакцин хийлгэнэ. Хоёр дахь нь болохоор энэ ханиад маш их байгаа учраас зэрэг ханиадны вакцин хийлгэнэ. Тэгээ Б вирусын вакцин болохоор 3 тун хийгээд дархлаа сууна гэж үздэг юм байлээ. Тэгээ эрдсэн шинжилгээгээ эмчээсээ тайлбар аваад нэмэлт витаминуудаа бичүүлж авах ажилтай. Тэгээд эмнэлэгтэрээ очиод вакцинаа хийлгээд нэлээд орой болоод гэртээ ирсэн. Тэгээд замаараа энэ талханд манай гэрхэн бүгдөө дуртай байхгүй юу? Hot bread гээд чизтэй талхаа аваад гэртээ ирээд хорионы хоолнд зүгээр л сайхан мёгтэй, төв бүтэй уралтай шүл хийж идчихсэн. Яаж ингэж гоё бүтсэн бэ өнгөнгөөр? Nice. Наш нөгдөө миний охин. Эвэл ингэж гоё зурсан бэ?